Эжлэнтийн массын ангууч үл мэдэгдэх бодисуудын шинжилгээ. Та бүхэн тавтай морилно. Энэ богинохон видео бичлэгээр та бүхэн Эжлэнт Mass Center програм хангамжинд үл мэдэгдэх дээжинд маш хурдан дахин боловсруулан тайлах аргыг хэрэглэх замаар таны дээжинд агуулгадж буй химийн нэгдлүүдийг илрүүлэн түүний дараа үүсгэж буй спектрийг мэдээллийн сандах массын спектртэй харьцуулдаг талаар танилцуулах болно. Үүний үр дүнтэй хэдхэн минутын дотор дээжинд агуулгадах химийн нэгдлүүдийн жагсаалт, нэгдэл тус бүрийн дахин боловсруулж тайлсан спектр, MS мэдээллийн сангийн хайлт дээр суурилж жишсэн тохирлын фактор гэх мэт олон мэдээллийг авах болно. Mass Center програм хангамжийн багцанд үл мэдэгдэх нэгдлийн шинжилгээ буюу Unknown Analysis нэртэй тусгай програм байдаг. Mass Center Quantitative Analysis буюу массын ангуучийн тоон шинжилгээний програм хангамжийг суулгах үед таны компьютер дээр автоматар суулгагдана. Хэрвээ та үүнийг дэлгэцээр шууд харах боломжгүй байвал Эжлэнт Mass Center Quantitative Analysis програмын Tools руу орно. Set of Desktop Icons нэртэй аппликейшнийг нээгээд Mass Center Unknown Analysis-ийг идэвхжүүлнэ. Програм хангамж руу орж аргачлалын тохиргоог хийхээс өмнө хроматограмм дээр гарч буй илүүд нэгдлүүдийг харцгаая. GCMS-ийн дата дээр ажилладаг та бүхэнд мэдэж байх нөхцөл байгааг харж байна. Хроматографийн пик нь илүүд дээр гарч ирж буй олон нэгдлүүд тус бүрийн пикүүдийн олон нийлэмлүүдээс бүрддэг. Яг бидний харж буй энэ жишээ нь нийт ионы хроматограф буюу TIC сигнал нь 3 нэгдлээс бүрдэж байна. Үүнийг гараар тодорхойлох нь маш хэцүү, цаг хугацаа их шаарддаг төдийгүй эдгээр нэгдлүүдийн альнаас ч цэвэр спектр гаргаж авах боломжгүй. Deconvolute буюу дахин боловсруулж тайлах аргын зорилго нь илүүдээр гарч бирж буй химийн нэгдлүүдийг тооцооллын аргаар тусгаарлаж нэгдэл тус бүр цэвэр спектр бий болгох явдал юм. Mass Center-ийн үл мэдэгдэх шинжилгээний үед автоматар дээжийг боловсруулах явцад үүсч буй пикүүдийг илрүүлэх арга юм. Mass Center Unknown Analysis-ийн ерөнхий аргачлалын тохиргоог хийхээс эхэлцгээе. Юуны өмнө бид програмын тэмдэг дээр 2 удаа дарж програмыг нээнэ. Програм нээгдсэн бол та зүүн дэд булан дахь тэмдэг дээр дарж шинээр шинжилгээг эхлүүлнэ. Дараагийн алхам дээр бид түүхийн өгөгдлийн файлуудын байршлыг зааж өгнө. Шинээр үүсгэж буй шинжилгээнийхээ нэрийг бичиж өгөөд Create дээр дарснаар энэ үйл явцыг дуусгана. Одоо бид дээшний өснөгтөнд дээжүүдээ нэвхийн тулд эдгээрийг сонгоно. Энд сонгож аваад загвар өснөгтдөө нэмж болно. Хэрэв та нэг багц дотор байх, гэхдээ өөр байршилд хадгалагдсан файлуудыг шинжилхийг хүсвэл энд үзүүлсэн Browse to Copy функцийг ашиглаж болно. Сонгосон дата файлууд одоо бидний загвар өснөгтөнд харагдаж байна. Энд жишээ нь файлны төрлийг өөрчилж болно. Дээжний гэсэн матрисийн хойсон файл дотор болгон өгөгдлийн файлын төрлийг өөрчилнө. Одоо бид шинэ аргачлалыг оруулахад шаардлагатай тогтворгоог хийх дараалал болон дата дээр ажиллахад шаардлагатай үзүүлэлтийг оруулах талаар танилцуулъя. Эхний таб нь пикийг илрүүлэх аргын тухай. Нээлттэйснээс харж байгаачлан 3 сонголт гарч ирж байна. Бид хамгийн ихэнд хэлснээр дахин боловсруулж тайлах арга буюу deconvolution аргыг хэрэглэж дээжинд байгаа нэгдэл тус бүрийг тодорхойлно. Мөн энэ үедээ арын фонд гарч ирж буй чимээ шугаанаас үүдэлтэй ганц нэг имжилтүүдийг хасах боломжуудыг энд олгодог. Мөн пикийн талбай өндөр гэх мэт шүүлтүүрүүдийг хэрэглэж маш жижиг бүрэлдэхүүн хэсгүүдийг хасах боломжтой. Дараагийн алхам нь deconvolution үйл явцад ашиглагддаг параметруудыг оруулна. Энд хамгийн гол параметрт баригдах хугацааны цонхны хэмжээний фактор ордог. Энэ үзүүлэлтээр гарч ирсэн ионы дохиог бүрэлдэхүүн хэсгүүд тухайхыг хяндаг. Хэдий чинээ том байна, төдий чинээ бага цөөхөн буцаагдаж ирнэ. Эсрэгээч байж болно.
Илүүдээр хамт гарч ирсэн болон энтерпренцэгтэй хэцүү хорматограммуудын хувьд тэдгээрийг тусгаарлахын тулд үзүүлэлтийн үнэлгээг багаар оруулах хэрэгтэй. Та GCMS тэхвчлэн хэрэглэгддэг, суулгаад өгсөн байдаг стандарт утгуудыг харж болно. Үл мэдэх нэгдлүүдийн шинжилгээний үед нэг шинжилгээнд хэд хэдэн баригдах хугацааны цөөн дээр зэрэг ажиллаж болох бөгөөд ингэснээр аль нэг үзүүлэлтийг өөрчлөхөд хамгийн өндөр тохирлын оноо гарч ирж байгааг харж болно. Жишээлбэл бид 75-ыг оруулаад үзье. Доорх цохонд харагдаж буй стандарт тохиргоог хിവэрүүлдэж болно. Учир нь бид энэ тохиолдолд массын резолюшны мэдээллийг харж байна. Одоо мэдээллийн сангийн хайлтын тохиргоор шилжье. Яг дээд талд нь бид энэ шинжилгээний аргад ашиглахыг хүссэн мэдээллийн сангуудыг сонгоно. Mass Hunter Unknown Analysis нь нэгэн зэрэг олон мэдээллийн сантай ажиллаж чаддаг. Жишээ нь та дээд талд өөрийн хувийн мэдээллийн сангуудыг оруулахаас гадна NIST гэх мэт арилжааны мэдээллийн сангуудыг оруулснаар таны өөрт байгаа болон тухайн мэдээллийн санд байхгүй байх химийн нэгдлүүдийг тодорхойлоход хэрэгтэй. Доортой хайлтын функцийн тохируулгыг урагшаа эсвэл эсрэгээр хайх замаар мэдээллийн сангаас хайх сонголтууд байна. Жишээ нь энэ табын 2 дугаар хэсэгт баригдах хугацааг шалгуур болон сонгож болно. Баригдах хугацааны индексийг ашигласнаар зөвхөн масс спектрийн нийслэлээс гадна хроматографийн эерэг үзүүлэлтүүдийг багасгахад маш ашигтай. Баригдах хугацааны индексийг ашиглахын тулд баригдах хугацааны калибровкийн файл хэрэгтэй бөгөөд жишээ болгож алканы стандартыг харуулж байна. Энэ нь тухайн химийн нэгдлийн нэр бүхий CSV файл байж болох бөгөөд энд химийн нэгдлийн каст дугаар, энэ аргыг ашиглах үеийн баригдах хугацаа, баригдах хугацааны индекс, манай аргыг ашиглах үеийн баригдах хугацаа зэрэг орсон байна. Дээр хэрвээ бидний баригдах хугацаа эсвэл индекс нь тухайн химийн нэгдэл бидний хүсэн хүлээж байсан шиг биш бол мэдээллийн сангийн тохирох оноог яахаа шийдэж болно. Одоо химийн нэгдлийг тодорхойлох цонх руу шилжье. Тухайн нэгдлийн хувьд мэдээллийн сангаас ойролцоо тодорхойлохыг гарч ирсэн үед хамгийн бага байх тохирлын факторыг босго гэх ба эсвэл спектрийн тохирлын үед босгоноос бага байх тохиолдолд үл мэдэгдэх гэж тооцно. Дараагийн талбарт спектрийн тохирлыг тооцох MZ үнэлгээний хамгийн доод хязгаарыг оруулж өгч болно. Энэ нь спектрийн хувьд биш, мэдээллийн санд байгаа зөвхөн өндөр массыг бүртгэж эхлэх бөгөөд ингэснээр доогуур массыг бүртгэхээс зайлсхийе. Хэрэв бид олон номын сан ашиглаж байгаа бол ямар хайлтыг хаана ихээ сонгож болно. Target Match tab нь бидний яг одоогийн шинжлэхийн тэмч тохирохгүй юм. Учир нь бид Unknown Analysis программыг ашиглахаас өмнө дээжинд ямар нэг шинжилгээ хийгээгүй. Гэхдээ хариу фактор дээр суурилсан зарим нэг дундаж тооцооллыг хийх боломжийг олгох юм. Сүүлийн тав нь Planck дээжийг хасах боломжийг бидэнд олгоно. Үүний тулд дээжний хэсэг дэх файлын төрлийг Planck эсвэл матрицын Planck болгож өөрчилнө. Дараа нь бид зарим нэг шалгууруудыг сонгох бөгөөд Planck-д илэрсэн химийн нэгдлүүдийг бидний шинжилж буй дээжний пигийн үснэгтээс хасч өгнө. Mass Hunter-ийн тоо анализын нэмэлт хэсэгт аргачлалыг хөгжүүлэх, тохируулах үеийн бүх үзүүлэлтийг тус бүрээр нь дэлгэрэнгүй тайлбарласан бичлэгүүд байгаа. Бид аргачлалаа дуусны дараа бүх дээжүүдийг энэ аргаараа шинжилнэ. Шинжилгээ дуусны дараа үр дүнгээ хянаж эхэлнэ. Зүүн талд дээжний хүснэгт харагдаж байна. Та бүхэн эндээс дээж тус бүрт химийн нэгдлүүд илэрсэн. Тэдгээрийн хідэн мэдээллийн сангийн хайлтын үр дүн тодорхойлох боломжтойг харж болно. Дээж тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг химийн нэгдлүүдийн доорх хүснэгтээс харна. Жишээ нь баригдах хугацаа химийн нэгдлийн нэр, тохирлын фактор болон өөр олон шалгууруудыг энэ дээрээс харж болно.
Хэрвээ та баруун талд дараад Add Remove баган руу орвол хүснэгдэх бусад сонголтуудыг харж болно. Баруун талд сонгосон дээжний хроматограммыг харж байна. Хар өнгөөр TIC буюу нийт ионы сигнал, ногоон өнгөөр энэ хроматограмм дээр тодорхойлогдсон бүх хэмжээ нэгтлүүдийг тэмдэглэсэн. Масс спектрийн мэдээллийг доор харуулв. Дээд талд нь сонгож авсан химийн нэгдлүүдийн дахин боловсруулж тайлах арга буюу деконволюцийн спектруудыг, доор нь мэдээллийн сандаа тохирч буй спектруудыг харуулж байна. Доод талд хроматограммын энцэгдэх түүхий датануудыг харах болно. Энд харагдаж байгаа мэдээллүүдийг өөр байдлаар харах олон боломжууд байдаг бөгөөд мэдээж та үүнийг хадгалж хүссэн үедээ дахин татан авч болно. Бид аргачлалыг хөгжүүлэхдээ баригдах хугацааны калибровкийн файлыг ашигласан болохоор үүнийг ашиглаж болох нэг жишээг авч үзье. Жишээ нь хэрэв бид нэг нэгдлийг хүснэгт рүү цааш шилжүүлвэл энэ нь гигса холоор циклоны дельта эзмаар гэж тодорхойлогдсныг харж болно. Хэрэв бид спектр эсвэл тохирлын факторыг харвал энэ нэлээд сайн байгааг харж болно. Гэсэн хэдий ч баригдлалтын индекс нь мэдээллийн сангагтай харьцуулбал хол ялгаатай байгаа учраас энэ нэгдлийн баруун талд харахад өөр сонголтуудыг үзүүлэх болно. Энэ дээр дарахад дахиад нэг цонх нэгдэх бөгөөд бид сонголтуудын урт засгсан жагсаалтыг харж болно. Баригдах хугацааны ялгаан дээр үндэслэн баригдах хугацаа эсвэл индексийн хамгийн ойрхон бага спектрийн хувьд адилхан 2 дахь нэгдэл байгааг харж болно. Энэхүү нэгдэл нь альфа изомер. Бид үүнийг сонгож аваад хамгийн шилдэг сонголт болгож болох юм. Бид мэдээлэл хянаж дуусны дараа өгөгдлийг экспортлох эсвэл тайлан гаргах өөр боломжуудыг харах болно. Жишээ нь та өгөгдлийг CSV файл руу мэдээллийн сан руу зөөж болох бөгөөд эсвэл эдгээр нэгдлүүдийн тоон шинжилгээний аргыг хийж болно. Мөн янз бүрийн тайлангийн загвар дээр үндэслэн тайлан гаргах боломжтой. Энэхүү товч танилцуулгын мэдээллийг үзсэнд баярлалаа. Agent Mass Under Unknown Analysis